Булган аймаг байгуулагдсны түүхт 80 жилийн ойг өгтөж хийх бүтээлч ажлын жагсаалтаас танилцуулж байна. Хот тогтчлт бүтээн байгуулалтын чиглэлээр Булган аймгийн зан заншил, соёл, уламжлал, бахархлыг өөрийн эзэлхүнд төлөвлөлтөндөө шингээсэн хүндэтгэлийн хаалгыг Булган эрдэнэт чиглэлийн хэвтэ тэнхлэгт барьж байгуулахаар төлөвлөж, загварын уралдааныг зарлаад байна. Аймгийн Баяр наадмын цэнгэлдэх хүрээлэн шинжилэн засварлах ажлын зураг төсөв хийгдэж байна. Одоо байгаа цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн судлыг нэмэгдүүлэн, өнгө үзэмж, гадны орчны тогтчлтыг сайжруулахаар зураг төсөлд тусгагдсан. Булган сумын сансар 1, сансар 2 цэцэрлэгт хүрээлэнгийн тогтчлтыг сайжруулж, унган төрхийг нь алдагдуулахгүйгээр автомашингүй амралт цугаалгын бүс болгохоор төлөвлөж байна. Булган сумын нэрэмжит гудамж талбайнуудтай уялдуулан аймгийн түүх, зан заншил, ахуй амьдрал, иргэдийн хүсэл тэмүүллийг илэрхийлсэн уран сайхны нэгдсэн шийдэл бүхий хөшөө дурсгалуудыг барьж байгуулахаар төлөвлөн уг жагсаалтанд тусгаад байна. Чингүн ханц доржийн талбайг иж бүрэн тогтжуулна. Булган сумын төв гудамжны болон бусад хэсгийн ногоон байгууламжинд нөхөн тарилт хийх юм а. Нэгдүгээр бүрэн дунд сургууль, Эрдмийн өргөө цагтбар сургууль, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн нийтийн биеийн тамирын талбай бий болгохоор төлөвлөн ажиллаж байна. Булган аймгийн түүх 80 жилийн ойг өгтөж улс бүс аймгийн алтар туяач тэдгээрийн хурдан хүлгүүдийн амжилт талдрыг мөхчүүлэх зорилгоор үндэсний өв соёл, архитектурын орон зайн шийдэл бүхий морин эрдэнэ хөшөө цогцлборыг байгуулахаар төлөвлөн уралдаан зарласан. Энэхүү цогцлборт алтар туяачид өөрсдийн хурдан хүлгүүдээ мөхчүүлэх боломжтой юм. Булган сумын нутгийн зөвлөлөө санаачлан боловсруулсан Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн төслөн, нутаг орноо хөгжүүлэх, төв соёлоо хайрлан хамгаалах, сурталчлан таниулах, байгаль орчноо хамгаалан нөхөн сэргээхийг чин сэтгэлээсээ хийх, хүсэл эрмэлзэл бүхий булганчуудын нутгаа гэсэн үйл ажиллагаа юм а. Анхдагчдын үлгэн нутаг болсон Булган нутаг алдартнуудаараа бахархах, тэдний амжилтын түүхийг залуу хооч үедээ өвлүүлэн үргэлжлүүлэх зорилгоор цэцэрлэгт хүрээлэнд улсын хэмжээнд тодрон гарч, алдар цугаа мандуулсан анхдагчид томоохон бизнес эрхлэгчдийг сум суманд нь хүндэт самбарт байршуулан танилцуулна. Булган аймгийн Булган сумын 1-р багт үйлчилгээний төв, галерей, ресторан бүхий Хатанбаатар Магсар жувийн хөшөөт цогцлборыг 431.5 сая төгрөгийн төсөв төртгөөр барих зураг төсвийг мэрэгжлийн байгууллагаар хийлгээд байна. Хүүхдийн жаргалан цуслан нэг ээлжиндээ 300-аас 400 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий өвлийн амралтын байр, спорт тоглоомын талбай, усан ориглуур, сүйдрөвч, соёл спортын заал байхаас гадна зуны амралтын байруудыг Олимп хотгон, сансар хотгон, эко хотгон, уран тогоо, жаргаланд, гэр бүлийн хотгон гэсэн онцлог нэршлиг илэрхийлсэн эзэлхүүнд төлөвлөлтөй байхаар төлөвлөж, зураг төслийг бэлэн болгоод байна. 100 мянган саятан жолооч тээвэрчдийн алдрыг мөхчүүлсэн цагаан хаалгыг сэргээн засварлаж орчныг тогтжуулах ажлыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага алдарт тээвэрчдийн гэр бүл хамтран ажиллах боломжтой юм а. Өвлийн улиралд зориулсан цан тишүүрийн баазын цогцлбор бий болгож барьж байгуулахад иргэд аж ахуйн нэгжид хамтран ажиллаж бодлогын дэмжлэг үзүүлнэ. Булган сумын суурьшлийн бүсүүдэд нийтийн эзэмшлийн талбайд хүүхдийн тоглоомын талбай бий болгохоор төлөвлөж байна. Диваажин сумыг барьж дуусгана. Цагаан сувраг Диваажин сум, Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн гэсэн 3 байгууламжийн аялал жуулчлалын алтан гурвалжин буюу пирамид хэлбэр үүсгэж байрлах бөгөөд цаашид Булган сумын аялал жуулчлалын гол бүс болох юм. Хүнс хөдөөж буй үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр Булган сумын 4-р байг домын дэсэгт үйлдвэрлэлийн бүсийг байгуулахаар газрыг шийдвэрлэж зарим аж ахуйн нэгжүүдэд газар олгож эхэлсэн. Тус үйлдвэрлэлийн бүсэд хөдөө аж ахуйн түүхий эдэг боловсруулах болон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, барилгын материалын үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэхээр төлөвлөлтийг хийгээд байна. Булган үйлдвэрлэл технологийн бүсэд дахин төлөвлөлт хийж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй шаардлага хангасан бизнес төлөвлөгөө бүхий эргэн аж ахуйн нэгжийг дэмжин хамтран ажиллана. Айраг боловсруулах үйлдвэрийг хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтаар ашиглалтанд оруулахаар ажиллаа эхлүүлээд байна. Бизнесийн жишг нийцсэн худалдааны төвийг барьж ашиглалтанд оруулахад төрийн зүгээс онцгой анхаарч эрүүл ахуйн стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан орчин үеийн нөхцөл бүхий худалдааны төвийг шинээр байгуулж ашиглалтанд оруулахаар зорьж байна. 80 жилийн ой лого бүхий сабаглаа бодол шошготой болно. Аймгийн 80 жилийн ой бүтээгдэхүүнийг гаргаж худалдаалах орон нутгийн брэнд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдтэй хамтран ажиллах юм а. Махан бүтээгдэхүүн, сүүс хүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй болон шинээр аж ахуй эрхлэх, иргэн аж ахуйн нэгжүүдийг тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад нь бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллах юм а.
нийгэм соёл урлагийн чиглэлээр аймгийн бага нэвтрэх толбичигт нэмэлт оруулж шинжилэн хэвлүүлэхээр төлөвлөж байна. Иймд өөр хот аймагт оршин сууж ажиллаж амьдарч байгаа Булган нутгийн уугуул Эрдэмтэн мэргэд алдартнуудын талаарх мэдээлэл танилцуулгыг бэлтгэх ажил хийгдэж байна. Аймгийн 80 жилийн түүхийн ном бүтээн Булган аймгийн түүхт 70 жилийн агаар бүтээсэн түүхийн номонд баяжилт хийж 2008-аас 2018 оны хоорондох түүхэн үйл явдлуудыг судалж түүхэн ном бүтээх төрөх ажил хийгдэж эхэллээ. Зураач, баримлж, гэрэл зурагчдын дунд өргөн бүтээлийн уралдаан зарлаж, уралдаанд оролцсон бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, цомог бэлтгэх ажил бэлтгэл ажилдаа ороод байна. Булган нутгийн тухай булганчуудын сэтгэл шингэсэн олон сайхан уран бүтээлүүд байдаг үлээ. Эдгээр бүтээлүүдийг цомог болгох ажил эхэлж, цомогт оруулах уран бүтээлүүдийг сонгох, төвөрлөх ажлууд хийгдэж байна. Их Монгол улсынхаа турга тусгаар байдлын төлөө хараа ихцлэн, бодол эрсэлэн боссон Шингван ханд доржийн 150, төр нийгмийн зүтгэлтэн Дамбын 100 гаруй, Ардын Хатанбаатар Магсаржувын 140, даяар дурсагдах Далай даян Дархан авраг, Төвдөн доржийн Мэндэлсний 100 жилийн ой зэрэг анхдагч алдартнуудынхаа ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг олон талт хэлбэрээр зохион байгуулах юм а. Аймаг орон нутгийнхаа анхдагч алдартнуудыг хойч үедээ сурталчлан таниулах, бахархан дуурайх сэтгэлдлийг төрүүлэх зорилгоор анхдагч булган орон нутгийн сурах бичгийг эмхэгдэж хэвлүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Булган аймгийг анх үүсгэн байгуулсан төрийн зүтгэлтэн Эрдэмтэн түүхч Амар сайдын алдрыг бид үеийн үед мартах учиргүй. Тийм ч учраас аймгийн түүх 80 жилийн ойг тохиолдуулан Амар сайдын тухай түүхэн баримтат кино бүтээх, комик, ном хэвлүүлэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн манай аймгаас төрөн гарсан урлаг соёлын томоохон зүтгэлтнүүд хамтран бүтээхээр ажилд орсон. Мэдээлэл сурталчилгааны чиглэлээр аймаг байгуулагдсны түүх 80 жилийн өн хүрээнд аймгийн хөгжил дэвшил, анхдагчид тэргүүний хамт олон бүтээлч иргэдээ сурталчилсан цуврал нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд сурталчилж эхэлсэн. Тиймээс аймаг хотуудын нутгийн зөвлөлүүд уугуул иргэдээ төрлөх аймагтайгаа хамтран ажиллахыг хүсэж байна.